өрөөдөрөө мистик хүү харадуулаарай энд тэндгүй инээд бэлхэж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүв амьдрал зүв хүсэл зүв бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрийг хатаад нэстэггүй нааш ирж юм шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг хичээ тийм байна ямар гоё юм бэ Yellow, yellow, my favorite food is yellow. It's very, very good. My favorite food is yellow. Сайн байцгаана хүүхдүүдээ мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Өнөөдөр бид нар хайрын хоол болонгаараа хүүхдэд та бүхэндээ хамт ахалнаа. Ингээд өнөөдөр бидэнтэй хамт нийслэлийн тэргүүний 122 дахь цэцэрлэгийн ахлах тоогооч аян гэрлэгч хамт байж амтаа сайхан юу хийж өгөлээ? Алимтай хөрөн манжигийн ундаа хийж өгнө. Сайн байцгаана уу хүүхдүүдээ? За тэгээд хоёлаа амтаа сайхан хөрөн манжин алимны ундаанд юу хэрэгтэй болохыг хүүхдүүдтэй хэлээ. За хөрөн манжигийн ундаа алимтай алим хэрэг болно. Лимоны хүчил хөрөн манжин тэгээд элсэн чихэр энэ дөрвийн юугаар л ингэж хийнтэй хүүхдүүдтэй. Их хамаархан юм байна тийм ээ. За дахиад тавтаад хэлье. Алим хэрэг болох нь лимоны хүчил хэрэг болно. Бас хөрөн манжин элсэн чихэр хэрэг болно. Ингээд найзуудаа та нар хэрэглэгдэх бүтээгдэхүүнүүдээ бэлдээд тэгээд нэвтрүүлгээ өргөжлөн үзээрэй. За одоо ингээ ойлаа хийж эхлэе. За хөрөн манжигийг хүүхдүүд маань иддэггүй байхгүй юм. Тийм учраас бид бүхэн хөрөн манжингаа хүүхдтэй ундаа хийж өгвөл хүүхдүүд маань сонирхолтой идэнэ. За ингээ хөрөн манжингаа арилгацсан бэлдсэн байгаа. Хөрөн манжингаа нарийнхан гисчээд. За надад та нар сайн хараарай. Хөрөн манжинг яагаад хөрөн манжин гэж нэрлсэн бэ? Ишиг их ус руугаа их үү? Ус руугаа хийгээ буцалгах нь миний хүн гэд. За ингээ хийгээ буцалгаад. За Yellow, my favorite food is yellow. It's very, very good. My favorite food is yellow. яагаад гэх юм бол хөрөн манжин хөрөнгөтэй болохоор Хөрөн манжин гэж нэрлсэн. хөрөн манжин одоо цус төлжүүлэх үйлчилгээтэй хүүхд витаминлэг. Маш олон төрлийн витамин агуулсан. Хөрөн манжин хүүхдүүднийг сони амттай болохоор хөрөн манжин хүүхдүүд идэх сонирхолгүй байдаг. Тийм учраас манай ус маань ягаан өнгөтэй болчлаа. тий ягаан өнгөтэй одоо баг буцалгаад хөргөөн заа хөрснийхаа дараа тэгээд Одоо альмаа хийхгүй мүү? альва хийхгүй арай болоо. За. Тагна. За Тэгвэл хоёлаа усаа хэдэн минут буцлах уу? нэг 3-4 минут туслахаа л аав хоёлаа. За найзуудаа усандаа хөрөн манжингаа жижиг хэрчиж хийгээд тэгээд 4 минут босгоно гэсэн шүү. 4 минут буцлагаарай. За тэр энэ хооронд хоёлаа альмаа хэрчиж чинь. Хөөхстө гоё алдаа. Манай айлмста гоё цэцэг шиг болчтой шүү дээ, тийм ээ? Өрийг аваад цэвэрлээд угаацсан альмаа. Алимны өрийг нь хэрглэж болохгүй маань тийм ээ энэ ундаанда. За одоо ингээд энэ хооронд хоёлаа ингээд альмаа арилгана. Альмаа арилгаж хайслах хэрэгтэй байна. Хэрэг алим орохгүй. Нэг алим л орно тэгэл
өөрийнхөө дуртай хэдэн грамм ундаа уух нь тэрийг гараад зөрүүлээд хүүхдүүд маань идэх дуртай уух дуртай байдаг. Энэ ундаа хүүхдийн цус түлжүүлэх үйлчилгээтэй витамин дэлгэг. Алимыг ер нь их хийвэл илүү гоё алимны хамт орж ирэх бах тийм ээ. Ундаа ухах их гоё шүү. Ам цангасан үедээ. Тэг хөргөөж уул бүр амттай хөтнөр нь хөргөөж. За алимнуудаа бүгдийг хайслаад гоё цэвэрхэн болгох хэрэгтэй юм байна. Гэхдээ оюунагч алимны хасанд нь хямдсан байдаг гэж сонссон юм байна. Тэр үнэн болов? Үнэн байх уу тэр. За одоо ингээд бас адилхан шоод дөрүүлж ин гис чинь алимаа. За манай ус маань буцалж байна. За гаргаа хөргөөч өмнөх унтраагаад. Хоёлоо одоо хүрэн манжингаа шүүж авна. Yellow, my favorite food is yellow. It's very, very good. My favorite food is yellow. За. Ата яах вэ? За хоёлоо одоо энэ хүрэн манжингаа шүүж авна. Чи байхгүй наа. Шилтэр сургууль мөн байгаа юм болоо? За. Дотроо нагаа бүх юуг нь авчих уу? Тэ бүх хүрэн манжингаа авна. За энэ лөө шүүгээд авчихна. Хийсэн хүрэн манжингаа бүгдийг авах нь. За би хийж байгаа. За Та алимаа хэрчээ. Алимаа хэрч. Энэ самхан юм. Хүрэн манжин одоо ингэ буцалсан юм чинь. Идчих явах уу? Болно шүү дээ буцалсан юм чинь. Айгуу гоё өнгөрцөн байгаа л тий. Гоё. Удаан дайнсны шүс шиг болцсон юм шиг. За болцсон уу. За одоо ингэ баг зэргийн элсэн чихэр хийн. Маш байгаа гэдэг юм тийм ээ. Энэ усандаа тааруулж хийн хоёлаа. За одоо алимаа хийгээд алимаа шууд ягаан өнгөд болчихсон шүү дээ. За лимоныхоо хүчил хийн одоо. Манайхаа хүчтэйс. За ингээд. Хэрвээ лимоныхаа хүчлээс ихийг хичүүл яах вэ? Болохгүй юм хөө. Ихийг хичүүл дээрээс ус нэмээд харуулж болох уу? Болно. Хэрвээ багыг хичүүл лимоны хүчлээсээ дахиад нэмж болно тийм ээ? Тий. За одоо ийм гоё болцсон одоо. За хоёлоо одоо. Үнэхээр гоё нэрч шүү. Yellow, my favorite food is yellow. It's very, very good. My favorite food is yellow. Танайсаа өнөөдрийн бидний хийж сурсан улаан манжин, алимны ундаа бэлэн боллоо. Та бас нэг уугаарай. Би бас нэг бай. Одоо хамтдаа амсч үзье. Үнэхээр гоё хамтагдаж байна.
Найзуудаа та нарын гэртээ заавал хийж үзээрэй. Үнэхээр гоё амттай юм шүү. Гэт өнөөдөр бидэнд маш гоё амархан. Тэгээ хүүхдүүд бидний дуртай ундаа хийж өгсөн танд баярлалаа. Хүүхдүүд бид нэр өөрсдийнхөө гарын дор байгаа материалуудыг ашиглаад амархан хийж болох юм байна. Би найзуудаа заавал хийж өгнө. Баярлалаа. Найзаа өнөөдрийн мөнхийн хатгын нэвтрүүлэг хайрын хоол болон хүүхдүүд та бүхэндээ хүргэлээ. Өнөөдөр бидэнд хамт байсан бүх найзуудаа баярлалаа. Бас бид нартай хамт Top Kitchen галтгооны тавилгын дэлгүүр хамтарч ажилласан. Тэгээ ах их нартай бас баярлалаа гэж хэлмээр байна. Ингээ хааны хүүхдүүдээ дараагийн дугаараар уулзцгаая. Баяр таа.